Сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За бичлэгээ оруулаагүй 1 жил болсон байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд нүүдэл судал сургууль соёл гээд нэлээд завгүй байлаа. За тэгээд ерөнхийдөө энэ ажил маань жигдэрсэн байгаа учраас өмнөөс хойш бичлэггүүд ерөнхий давтамж нь адилханаар доктортой ороод явна гэж төлөвлөж байна. За өнөөдөр миний хувьд англи хэлийг бие дааж 6 жил судлаад 2 удаа IELTS шалгалт өгөхдөө 6 оноо авсан болон яг эрчимжүүлсэн байдлаар 8-7 хоногийн сургалтанд хамрагдаад 7 оноо авсан буюу дунджууч төвшнөөс англи хэлний агсан төвшин буюу C1 төвшин рүү орсон. За тэгээд ер нь ялгаа нь юу вэ гэх зэрэг асуудлуудын талаар ярихаар бэлдсэн байна. Тэгээд ерөн зорилго нь бол бие дааж сурах ёстой мó эсвэл ингээд сургалтанд хамрагдаад явах юм уу гэдэг дээр эргэлзэж байгаа хүмүүсээ үл. За миний энэ ярьж байгаа туршлага маань баахан ч гэсэн бас дэжээдүр гарахт нь хэрэг болох болов уу гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа гэсэн үг. За тэгэхээр үндсэн сэдвлүүг орохоос өмнө танд нэг юм сануулмаар байна. За би англи хэл сурж байгаа цаашаа сурах энэ туршлагаа 10 цуврал видео байдлаар хүмүүст хүрэхээр бэлдсэн байгаа. За энэний дөрөвдүг нь өнөөдөр орж байна. Тэгэхээр цаашдаа 6 үлдсэн. За өмнөх бас 3-ыг үзэхийг хүсвэл би энд линкийг байршуулчихна. Тэрийг үзээрэй. За хамгийн гол нь тэдгэрийг үзэхийн тулд subscribe дарж манай сувагт нэгдэрэй гэдгийг бас уриалж байна. За тэгээд мэдээж хамгийн эхлээд англи хэлийг бие дааж сурах тухай ярья. Тэгэхээр яг энтэй холбоотойгоор ер нь ямар суурнаас эхэлж бие дааж сурсан бэ гэдгийг ярих нь бас оновчтой болов гэж бодож байна. Тэгээд ер нь миний хувьд бол хөдөө орон нутагт сурсан. Тэгээд хөдөө орон нутагт англи хэлний багшийн хүрэлцээ байхгүй учраас орос хэл ерөнхийдөө 10 жилийн сургуультай ингээд сураад явж байсан. Тэгээд англи хэлийг яг хизээнээс эхэлж сурах шаардлагатай юм бэ гэж мэдэрсэн бэ гэхээр ажил дээр гараад нэг 20 нэлээд гарцсан баг 30 40 байгаа үедээ за англи хэлийг би сурахгүй бол ерөөсөө цаашаа нэгч алхахгүй байна гэж үнэхээр мэдэрсэн учраас энэ англи хэлийг сурж эхэлсэн. Тэгэхээр энэ дээр ингээд тэр цэгээс эхлээд 6 жилийг зарцуулаад өссөн оноогоо аваад ингээд тодорхой дараагийн карьерийн алхмаа хийсэн байгаа. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд нөхөр англи хэлийг сурахад миний нас жоохон явчлаач гэдэг юм уу эсвэл би оройтцсан эсвэл зүгээр бүр надаас залуу дөнгөж 10 жил явах гэдэг юм хүмүүс бусд нь айгуу гоё яриад байхад ингээд би сурхаасаа өнгөрчтэй гэж тийм мэдрэмж авж байгаа бол үгүй шүү. Хизээч хамаагүй эхлээд тэгээд хүрсэн үр дүндээ хүрч болтгоо жоохон хичээх хэрэгтэй, тэр хүмүүсээс илүү цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг л санах хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд бие дааж сурахын хамгийн эхний алхам маань юу байсан бэ гэхээр ерөөсөө үг цээжлэх байсан. Ягаад гэвэл англи хэлний нөгөө суур тоосго гэдгийг би бол үг гэж үзсэн. Тэгээд тэр учраас үг цээжилсэн. Дараа нь болохоор яг өөрийнхөө сонирхлын дагуу ном уншиж эхэлсэн. Тэгэхээр ямар ном байсан яаж уншсан ч гэдэг юм уу тэр юмнуудыг би эхний 2 бичлэгээр ингээ ярьсан байгаа. Тэгээд энэ бичлэгний доор би оруулчих. Сонирхол энэ бичлэгний дараа очиод үг цээжлэх тухай бас тэр үг сонирхож болно бичлэгийг. За тэгээд ерөн ном унших төвшөнд хүрээд ирэхээр ерөнхийдөө англи хэл дээр ном унших гэж оролдсон. Тэгээд тэгж оролдож байхдаа надад нэг ном азаарч юм уу мэдэхгүй яаж явж байгаад нэг ном таарсан. Тэр нь ямар нэртэй ном байсан бэ гэхээр Effortless English гэдэг ном байсан. За тэр номын зохиогч маань бол AJ Hogg гэдэг нэртэй тийм зохиогч байсан. YouTube хуудасанд ороод үзвэл бас нэлээд олон тийм контент хийдэг хүн байгаа. Тэгээд тэр хүний тэр номонд ирэх философи бол намайг бол англи хэл сурахад бас би ч юм боломж байгаа юм байна гэж ботход хүргэсэн. Ямар философи байсан бэ гэхээр ерөөсөө энэ хэл сурна гэдэг чинь яг математик шиг ингээд тоо бодох тухай биш. Ингээд 1+1=1 тэнцүү 2 гэдэг яг хариу нь гарч идэг юм биш. Энэ бол ерөнхийдөө дандаа ингээд орлого хийгээд яг хүн өөртөө тохируулаад тэр орлого дээр дүгнэлт хийгээд ингээд бүтлгүүтээд алдаанаасаа сурдаг тийм зүйл юм а. Ерөөсөө энэ бол харилцааны тухай асуудал юм а. Чиний ярьж байгааг хүн ойлгох, хүний ярьж байгааг чи ойлгох тухай асуудал болохоос биш энэ хин уран яруу гоё сайхан ярьж босдоо өндөр сэтгэл үлдээх вэ гэдэг тухай биш ээ. Чи өөрийгөө яг хүүхэд чиг гэж бодоо хүүхэд эхлээд хэлгүй байж байгаа хэлж ярьж чадахгүй байж байгаад явандаа тэр хүүхэд бол маш олон буруу хазгаа ингээд юм ярьж байгаад тэгээд сүлд нь ингээд төгс юм ярьдаг болдгоо. Тийм учраас тэгээд яг хүүхэд яаж сурдаг чи ерөнхийдөө тэгж сурвал энэ бол хамгийн байгалийн аргаар хэлийг сурж ийн гэсэн үг шүү гэсэн. Тэгээд тэр утгаараа яг тэрэнд нь оромшоод ерөнхийдөө дараагийн алхам буюу англи хэлний ярианы клубт явж эхэлсэн. Ерөнхийдөө ярианы клуб маань төрөл бүрийн клубуд бол Улаанбаатар хотод эсвэл хөдөө орон нутагт байж болно. Гэхдээ миний хувьд болохоор Toastmasters International гэдэг тийм клуб байсан. Цаанаасаа ингээд системтэй ерөн ямар процессор энэ ярианы клубыг ажилуулахын public speaking дээр фокуслж явдаг буюу олон хүний өмнө гараад яаж санаагаа илэрхийлэх гэдэг дээр фокусдаг тийм
клуб байсан. Тэр клубт ерөнхийдөө нэг 2 гаруй жил яваад ер нь яг олонний өмнө гарах тэгээд нөгөө айцаа дарахтай яг хүний өөдөөс ингээд одоо үг хэлж чаддаггүй байсан бол тодорхой нэг 2 3 өгүүлбэр хэлцдэг ихтгэл танилцуулцдаг хэмжээнд одоо өөрийнхөө англи хэлийг болгож авч одоо тухайн үед чадсан. Тэгээд мэдээж тэр маань одоо нэг тийм төгс англи хэл байгаагүй ч гэсэн ерөнхийдөө бусдаа ингээд ойлголцох хэмжээнд тухайн одоо клубын дээр мондөг хүмүүстэй цуг суралцаж одоо өөрийгөө бас бэлдэж чадсан. Тэгээд энэний талаар ярил маш олон юм байгаа. Тэгээ би ер нь бол цаашдаа яг ярианы ур чадвар дээр одоо бүр таг хүнээс хэрхэн тодорхой бас C1 төвшний хүн болох тийм шат дамжлага байсан бэ гэдэг тал дээр видеогоо бас 10 зурвалынхаа нэгт оруулчихъя гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө англи хэлийг сурч болох юм байна ч гэдэг юм уу те. Тэр одоо ярианы клуб тэр одоо ном зэргийг уншаад ингээд тодорхой хэмжээнд бас өөртөө ихтэй болсны болоод ирэх үед одоо ковид гинт гарсан. Тэгээ ковид гарахаар чинь хүн болгон гэртээ байсан. Тэр үед нь болохоор за одоо ерөнхийдөө энэ ковидыг ашиглаад ашиглаач гэжтэй ер нь цаанаасаа нэг юм хийхийг шаардаад байсан. Тэгээд юу хийж болох вэ гэхээр одоо англи хэлээс сайжруулж болох юм байна. Одоо ганц бас ингээд тэнэс шалтгааллахгүй зүйл учраас би даах тэр одоо бэлдэх процесс эхэлсэн. Яг IELTS-ийн хэмжээнд бэлдэж эхлэх. Тэгэхээр өмнө нь одоо үг цээжлэх нь илүү general English талдаа ерөнхий хэрэглээний англи үгнүүдийг 4000 үг цээжилсэн байсан. Тэрэн дээр нэмээд дахиад академик 6000 үгийг ерөнхийдөө цээжилсэн. За тэгээ нөгөө суур жоохон муу байсан учраас тэрэн дээрээ яг одоо англи хэлний өгүүлбэр зүйн бүтц бол маш чухал ойлголт байсан. Ер нь тэрийг хамгийн ихэнд ойлгож авсан. Дараа нь болохоор нөгөө дөрмийн цагууд active passive voice-уудаа ингээд ерөнхийдөө ялгаж салгадаг таньдаг болсон одоо төгс хэрэгэлдэг биш. Тэгээд ингээд яг академик материалууд дээр бэлдэж эхэлсэн. Кембрижийн албан ёсны сурал номнууд байдаг шүү дээ тийм. Тэдгээр номнуудыг ерөнхийдөө бүгдийг дуусгасан тухайн үед одоо хамгийн сүүлд нь хэдэж байла да 13 ч байл 14 ч байл мэдгүй надад байсан тэр хавцаа байсан. Тэгээд яг шалгалтаа өгөхөд IELTS-ийн 6 оноо авсан. Ерөнхийдөө дундаж хэрэглэгч гэсэн үг. Тэгэхээр ер нь бие даагаад энэ англи хэлийг хэрэглэж чаддаг хүнийг илэрхийлдэг. Одоо B1 билүү дээ тийм. Тэр төвшний B2 төвшний хүн одоо гэсэн үг. За тэгээд энэ үр дүн маань одоо жишээлбэл манай гэр бүлийн хүн манай найзуудыг шоконд оруулсан. Ягаад гэвэл тэр хүмүүс миний төвшин мэдж байгаа. Ер нь бол тийм сайн биш. Гэхдээ одоо IELTS-ийн оноо гэдэг чинь ер нь бол одоо тий тодорхой хичээл зүтгэл гаргуул бас авч болдго юм байна гэдгийг бас тухайн үед би ойлгож авсан байгаад байгаа. За хоёрдугаар хэсэг буюу ер нь багштай англи хэл сурах тухай. За тэгээд хамгийн эхлээд би шууд ерөнхий санаагаа хэлчихье. Багштайгаар англи хэлийг заавал судлаарай гэж би хэлмээр байна. Гэхдээ ганц нөхцөлтэй миний хувьд байна те. Яг өөрийнхөө хэмжээнд бүр тултал нь ингээд тэр англи хэлийг судлах гэж хичээгээд яалтчгүй ингээд нэг мохордолд ордог штэ тэг хүн хүсээд оноо нахтгүй яг тэр төвшөнд очисон үедээ англи хэлийг ингээд одоо яах вэ гэж очивол одоо сурагч бэлэн болсон үед багш ирнэ гэдэг шүү дээ. Тэгээд яг тэрэн шиг ингэж одоо тэр сурах процессоо багштай сурах процессоо эхлүүлвэл илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Ягаад гэвэл миний ойр тойрны бас зарим хүмүүс ингээд англи хэлний сургалтанд бүртгүүлчихэд явдггүй. Тэгээд ажлынхан цаг завч гэдэг юм уу те эсвэл одоо амьдралынх нь ямар нэгэн асуудлаас болоод ингээд болчдөг. Тэгэхээр ер нь бол те яг үнэхээр надад энэ хэрэгтэй маа гэж яалтчгүй тийм шаардлага үүссэн үедээ очивол ер нь өөрийгөө дайчлаад ингээд явхад бол багштай сурах гэдэг бол хамгийн зөв таны цаг хугацаа хэмнэж сурах процесс чинь илүү үр бүтээлтэй болоход туслах арга юм байна гэж харсан. За гэхдээ мэдээж одоо маш олон сургалтын төв байгаа. Тэгээ тэр дунд чинь бас тий тодорхой хэмжээнд оюутнуудтай ээлтэй ч гэдэг юм уу илүү одоо сэтгэлээрээ тусалдаг. Эсвэл одоо багш нар нь ур чадвартай туршлагатай эсвэл одоо шинэ байгуулагдсан мэдэхгүй ялгаа байгаа бах. За миний хувьд бол азар нэлээд туршлагатай бас нэлээд өндөр ур чадвартай тийм багштай одоо цөөн хүннээс бүрдсэн тийм ангид одоо хуваарлагдсан. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд одоо яг яасан бэ гэдгийг хойшоо яриад явна гэсэн үг. Тэгэхээр хамгийн эхлээл ерөөсөө сургалт эхлээл бэлдэх материалаа сонгох гэдэг бол одоо маш чухал юм билээ. Тэгээд сонгох жоох цаанаасаа ер нь санал болгодог. Тэгээд ер нь одоо оноотой хүмүүс буюу англи хэлний тодорхой төвшөнд хүрээд гаццсан хүмүүсийн одоо тийм анги байсан учраас тэр хүмүүсийг цаашаа шууд IELTS-ийн 6.5-аас 7.5-ын төвшөнд бэлддэг тийм одоо гарын авлагаар бэлтгэр шийдээд тэрийгэ танилцуулаад явсан. Тэгээд тэр гарын авлагын ялгаа нь бол одоо тийм миний өмнө бэлтжсэн тэр Кембрижийн албан ёсны одоо гарын авлагаас юугаараа өөр байсан бэ гэхээр ер нь маш гүнзгий тийм одоо юм ингээд одоо хариулт мариултын ингээд нууцсан давхар санаатай 2 3 салаа утгатай гэх мэтлэн ингээд нэлээд бас
ер нь бол шууд ингээд бие дагаа суугаад хийхэд нэлээ стресстэй ч хийхээр цаг маш их зарцуулахар тийм сургалтын материал байсан. За тэгээд тийм учраас тийм хэцүү материал дээр ингээд эхнээс ингээд ажиллаад ер нь одоо тий хэдүүлээ 6.5-аас дээш оног зорино гэдээ эхэлсэн байгаа. Тэгээд манай цуг байсан хүмүүс бүр зарим нь 8 ч авсан. За би бол 7 авсан. За тэгээд яг тодорхой тийм материал дээр үндэслээд бас бэлдэх юм шат амжилга байдаг юм шиг үлээ. Тэгээд хамгийн эхлээд бол ер нь бичих чадвар дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд бичих чадвар дээр яагаад ажилласан бэ гэхээр нөгөө за жишээлбэл би одоо жинхэнэ одоо тэгээ хөдөө орон нутагт өссөн ер нь Монгол аман соёлыг маш сайн мэддэг. Тэгээд одоо манай сургуульч гэсэн яг тэр одоо тий аман соёлыг илүү уран зохиолын байдалтайгаар ингээд заадаг тий хүүрнэлийн байдалтайгаар ингээд заадаг байсан бол одоо яг academic writing гэдэг дээр болохоор илүү товч тодорхой оновчтой тийм бичих шаардлагатай буюу тодорхой бүтцтэйгээр бичих шаардлагатай гэж бид нар тэр хэсгээс эхэлж судалж эхэлсэн. Гол санаагаа илэрхийлээд задлж өчөөж жишээ тайлбар явуулах хэрэгтэй гэх мэтлэн тий энэ бол одоо наазахын эсэнд академик эсэнд тавигдах шаардлага шүү дээ. Тэгэхээр яг тэр имийг мэдээгүйгээс болоод за миний хувьд өмнө нь одоо ямар юм бичижсэн бэхээр яг нөгөө яг өөрийнхөө одоо сурсан сэтгэлгээгээр буюу аман одоо тэр соёл ярианы соёл дээр үндэслээд эхлээд нэлээд оршил явна. Одоо ерөнхий санаагаа хэлэхгүйгээр цаад санаагаа ингээл хэлэх гээл тэрний өмнө нэг баахан ингээд хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг одоо тийм юм бичиж байгаа ерөнхий санаагаа гаргаж ирээд хэсэгээ төгсгөч гэдэг юм. Тэгэхээр энэ тохиолдолд цаанаас нь одоо тэр үнэлж байгаа тийм стандарт нь юу гэж одоо үнэлэх вэ гэхээр энэ хүн гол санаагаа уялдаа холбоог нь хангаж чадахгүй байна тийм. Эхлээд ер нь introduction байх хэрэгтэй байтал одоо эхлээд introduction буш одоо general нэг тийм background information орж ирээд тэгээд ерөөсөө introduction хамгийн сүүлдээ орцсон байна ч гэдэг юм. Ингээд нэг тэр academic essay-ний одоо стандарт бүтцийг хангаагүй тохиолдолд оноо нь хасагдал явчихдаг юм байна л та. Тэгэхээр яг энэ мэтлэн ингээл нэг жижиг сажиг тийм одоо сэтгэлгээний зөрүүнээс үүдэлтэй юмнууд дээр ажиллаад ингээл эхэлсэн. Тэгээд хамгийн одоо багштай бэлдэж байгаагийн бас давуу тал нь юу гэсэн бэ гэхээр өөрөө бичээд ингээ багшаараа шалгуулад алдаага өөр хөндлөнгийн тэгээд тэгсэн мөртлөө надаас илүү ур чадвартай хүнээр хянуулаад олж аваад буцаагаад тэрэн дээрээ дүнэлт хийгээд ингээд маш хурдан фидбэктэй ингээд ажиллаж одоо өөрийгөө бэлтгэж чадсанд бас байж байгаа гэж бодож байна тэр давуу талын. За тэгээд ерөнхийдөө академик тэр бичих ур чадвар дээр нэлээд ажилласны дараагаар одоо дараа нь унших ур чадвар руу орж эхэлсэн. Ерөнхийдөө унших гэдэг бол ер нь хамгийн их материал ингээд цаанаас хангагдаж тэ дээрээс нь ажиллаад хариултыг олох шаардлагатай тийм байдаг юм шиг байна лээ. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бол эхлээд тэр одоо маш их материалын гол бүтцийг ингээд одоо ойлгох сэтгэлгээг өөртөө суулгахын тулд илүү хэрхэн бичих вэ гэдэг дээрээ дадлага хийгээд тэгээд тэр бичих явцдаа академик эссе гэдэг чинь ийм юм байдаг юм байна. Тэгээд энгийн ингэж ойлгох юм байна гэдэг ийм тийм агуулгыг ойлгочоод тэрийгэ буцаагаад хүний бичсэн эссег уншихтаа ашиглавал бас илүү тийм үр дүнтэй байдаг юм шиг санагдсан. Тэгээд ер нь энэ дээр үндэслээд ингээд ажиллаж хахад яг одоо академик төр бичих болон унших айлын дээр нь хэрэг болсон юм. Энэ одоо юуны цагийн менежментийн асуудал байгаа. За тэгээ энэтэй холбоотой ер нь одоо тийм хэрхэн өөрийгөө сайжруулах вэ гэдэг тийм санал зөвлөмжийг бол дахиад нөгөө нэг илүү мэрэгжлийн тэгсэн мөртлөө Монгол тэгтээ маш өндөр оноотой. Тэгээд ер нь Монгол хүмүүсийг юун дээр алдаад идэх яад идэх гэдэг ингээд мэддэг хүмүүсээс яг тийм зөвлөгөөг одоо хакууд гэж ярьдаг шүү дээ. Типүүдийг ингээд авч одоо бэлдсэн нь бол хаанхын ч одоо гадаад хэлний ном те гадаад багшаас одоо олоод мэдэх боломжгүй тийм мэдээллийг одоо өөртөө авч бэлдсэн нь бас давуу талтай юм шиг санагдсан. За тэгээ үүний дараа сонсох ур чадвар байсан. Тэгээ сонсох ур чадвар нь ерөнхийн нөгөө тэр бид нар бол англи хэл дээр контент дуу муу гэд ер нь маш олон тийм инпутыг өөртөө сонсох тал дээр авдаг шүү дээ. Тэгэхээр ер нь сонсохын тийм одоо үгийг таних ч гэдэг юм уу тиймэрхүү юм англи хэл дээр их юм сонсдог бол ерөнхий тэр байгаа суурь ур чадвар дээр нэмэх нь жоохон тийм тактикийн юм нэмээд те за шалгалт болоод ирэхээр ийм онцлогтой байдаг. Тэгэхээр академик болоод ирэхээр ийм онцлогтой байдаг гэдэг нэг тиймэрхүү юмнуудыг нэмж өөрийгөө тоноглож аваад багштайгаа ярилцаж бас тодорхой зөвлөмж авч аваад тэгээд шалгалт руугаа орсон байна. За хамгийн сүүлд ярих ур чадварыг хэрхэн одоо сайжруулах талаар багштайгаа нээлт суралцсан байх гэдэг талаар яриа. Тэгэхээр ер нь одоо тийм өмнө нь яадаг гэсэн бэхээр ер нь очиод ер нь яг нөгөө сурцаараа ер нь асуултсан асуултанд нь одоо ойлгосноор хариулаа яваад ирсэн бол яг багштай бэлдсэний давуу тал нь юу гарсан бэ гэхээр ер нь ямар өгүүлбэрийн бүтцийг те хідэн үйл үгийн дүрмийг хідэн одоо те нэмэлт тэр одоо юунуудыг одоо ур чадварыг илэрхийлэх тэр
англи хэлний хэрэглээний тэр үзүүлэмжүүдийг тэр шалгуулж байгаа хүндээ ил гаргаж үзүүлснээр ямар оноо авах боломжтой байдгийг бэ гэдэг талаар бол илүү ярьсан. Өөрөөр хэлбэл би мэдж байгаа ч гэсэн одоо ярихгүй зүгээр хасаад орхичдөг юмыг энийг хэлүүлж их оноо авна штэ гэдэг тал дээр ингээд багштайхаа ярилцаад одоо дадлага сургуульд тэгээд явах нь бол ганцаараа бэлдснээс хамаагүй тийм одоо тактиктай үр бүтээлтэй байсан байгаад байгаа. За тэгээд ярианы ур чадвар гэдэг бол ер нь бас дадлага сургуультын хувьд бол хамгийн цаг хомс ер нь яг өөртөө тулж ажиллах хэсэг юм шиг санагдсан. Яг гэвэл нөгөө хэдийн бол ингээд нэг материал тараагаад хүмүүс ингээд яаж чана. Гэтэл ярианы ур чадвар гэдэг бол хүн шууд нөгөө тархиндаа боловсруулалт хийгээд буцаагаад ингээд тэр дороо гаргах байдаг учраас тэр дадлыг те асуултыг сонсоод тархиндаа боловсруулалт хийгээд буцаагаад хариултыг гаргах тэр дадал одоо зуршлыг өөрийнхөө тархиныхаа энэ тохиргоонд суулгаж өгөхийн тулд хүн төдийчний олон давтамжтайгаар одоо тэр сургалтыг хийх шаардлагатай гэж миний хувьд бол харсан. За тэгэхээр энэ нь болохоор ганцхан тэр сургалтаас сурсан юм биш. Өмнө нь болохоор нөгөө англи хэлний ярианыг клубт явж байхдаа яг тэрийг бол ойлгосон. Ер нь яриад байх тусам ер нь одоо хүний тэр сэтгэлгээтэй тэр гацаж төгдрөхгүй байдал нь илүү одоо сайжирдаг, илүү сайн тийм тасралтгүйгээр ярьдаг болдго юм байна гэдгийг зах цухаас нь мэдчихэд энэ сургалтанд хамрагдсан учраас ер нь бас тэр их дэм болсон юм шиг санагдсан. За тэгээд төгсгөлд нь бидаач англи хэл сурах, за багштай англи хэл сурах гэдэг энэ хоёр ойлголттой. Энэ хоёр сонголтын талаар өөрийнхөө туршлага дээр үндэслээд ингээд ярьснаа товчхон дүгнээд хэлье гэж бодож байна. Тэгэхээр бидаач сурах гэдэг бол хамгийн зөв эхлэл гэж бодож байгаа. Яагаад вэ гэхээр хэн нэгэн одоо хүнийг хүлээхгүйгээр өөрөөсөө 100% шалтгааллах юмаа эхлээд хийж ин гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн одоо сургалтын төвийн сургалт эхлэх хуваарийг хүлээхгүйгээр өөрийнхөө цаг зав тохируулаад хэрвээ завгүй ажилдаг бол орой эсвэл өглөө цайны цагаач гэдэг юм уу те. Биний өмнөх бичлэгэн дээр ярьсанчлан ямар нэгэн байдлаар ингээл өөрийнхөө цаг зав тохируулаад ингээд жоохон ч гэсэн тасралтгүйгээр ингээд хийгээд авах боломж нь бол бидаад сурах тэр шийдвэрийг гаргаснаар үүснэ. Тэгэхгүй бол нөгөө ямар нэгэн сургалтын төлбөрөө олохыг хүлээн, ямар нэгэн багшийг хүлээн те. Ингэсээр идэл ингээд сурах процесс уул нь бол жилийн өмнө эхлээд нэг хэдэн мянган үг цэжилчих байсан юм дээр хойшлоо яваад байна гэсэн. Тэгэхээр одоо бидаад сурах процессыг бол яаралтай эхлүүлээрэ гэдгийг бол та бүхэнд хэлмээр байна. Гэхдээ бидаад сураад одоо бас ингээд үнэхээр хүн ингээ хязгаартаа тулдаг юм шиг байна лээ. За миний хувьд бол үнэхээр хязгаартаа тулсан. Яг гэхээр миний мэрэгжил өөрөө одоо хэл судлаач биш. Тийм учраас би тэр хэл гэдэг юм дээр бүтэн одоо цаг зарцуулах боломжгүй. Тэгээд дээрэс нь хэлийг ашиглаад одоо өөрийнхөө мэрэгжлийн юм хийх гэдэг байгаа учраас яг хэлийг сайн мэддэг хүмүүстэй нийлж хагаад өөрийгөө сайжруулах тал дээр бол тусламж дэмжлэгийг авах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр яалтчгүй ингээд гаццсан одоо би ингээд ингэх гэсэн чинь ингэх гээд байна гэдэг ингээд нэг тийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд багш дээр очих, зөв багш дээр очих, тэгээд зөв үедээ очих гэдэг бол маш чухал юм байлээ. Тэгээд багштай байх юм бас нэгэн давуу тал нь ерөнхийдөө ямар ч номон дээр байхгүй, ямар ч гадны том багшийн хэлсэн одоо үгэн дээр байхгүй. За яг монгол хүний, монгол сэтгэлгээнд тохирсон тийм нууц одоо яг шалгалтыг амжилттай өгөх оноогоо амжилттай ахиулах монгол хүний сэтгэлгээнд тохируулж англи хэлийг амжилттай сурах тухай тэр нууц алхмуудыг бас багшийнхаа амнаас ингээд сонсох бас боломж үүсдэг юм байна лээ. За тэгээд энэ бас боломжийг ашиглаад хэрвээ энэ бичлэгийг манай багш нар үзэж байгаа бол та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. За төгсгөлд нь мэдээж энэ бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэнд бас баярлалаа. Тэгээд өмнөх бичлэгүүд дээр хүмүүс маш олон хүмүүс нэлийн хэрэгтэй бичлэг байна гэж урам зориг хайрлсан. За тэрэн дээр үндэслээд одоо дараагийнхаа бичлэгүүдийг явуулах одоо энэ эрч хүч маань орж ирж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь өмнөх бичлэгүүдээр тайлбарлсан яг миний боловсруулсан материалууд буюу одоо англи хэл сурахтай холбоотой материал одоо үгийн жигсаалт одоо цээжлэх тэр матрицын аргыг хэрвээ та бүхэн авахыг хүсвэл миний энэ видеоны доор байршуулах групп нэг дээрээ Instagram дээр чат групп үүсгэж одоо эхэлж байгаа. Тэгэхээр тэр групп руу нэгдээд одоо дараагийн бас бичлэгүүдийн талаар тэрэн дээр гарах материалуудын талаар тэр татаж болох материалуудыг аваарай.